Дэлхийн хамгийн том анагаах ухааны нээлтүүдийн нэгэн ядуун эмэгтэй зөвшөөрөлгүйгээр авсан эснээс үүдэлтэй гэвэл тайдаг хүү. Яг тэр талаар энэ хүн номон дээр ярьдаг байгаа. За 1951 оны үйл явдлыг энэ хүн номон дээр ярьж байгаа. Henrietta Lacks хэмээх 31 настай эмэгтэй Америк нэгдсэн улсын Виржиниа мужид 5 хүүхдийн хамт амьдардаг байсан байна. За энэ хүн эмэгтэй нь бол ямар нэгэн алдартай хүн биш, баян хүн биш, зүгээр эгэл жирийн тийм Америкийн иргэн байсан. Африк гаралтай тийм Америк бүсгүй байсан байгаа. Нэг өдөр Henrietta маань маш хүчтэй өвдөлтийг мэдэрч эхэлсэн байгаа. Тэгээ тухайн үед нөгөө 1950-ад оны үед бол арьс өнгөний үзэл бол Америкт маш хүчтэй өрнөжсэн тийм үе байгаа. Тэгэхээр одоо эмнэлэг дотор бол зөвхөн өнгөт арьстай хүмүүсийн очдог үйлчлүүлдэг хэсэг, за мөн цагаан арьстай хүмүүсийн үйлчлүүлдэг хэсэг гэдэг тусдаа үйлчлдэг тийм одоо үе байсан байгаа юм. За тэр үед бол тухайн одоо эмнэлэг дээр очиод өнгөт арьсны одоо хүмүүсийг үздэг хэсэг дээр нь очиод бие үзүүлсэн. Тэр үед бол эмч түүнийг умаан үзэн хор тавдартай байна гэж оншилсан байна. Тэр үедээ онцлох үедээ болохоор нөгөө хавдрын эснээс эмчнэр дээж болгож баг зэргийг авсан байна. Гэтэ тэр үед бол нээсч зөвшөөрөл аваагүй. Тэгээд мэдээж ирийг 1950-ад оны үед бол өвчтөнгөөс зөвшөөрөл авах ч юм уу тиймэрхүү тал дээр бол учир дутагдaltaй үе байсан гэдгийг бол номын зохиолч тодтогч хэлжсэн. Тэгээд харамсалтай нь Henrietta тэр жилдээ 31 наснда нас барсан байгаа юм. Гэхдээ түүний эсүүд нь үхээгүй. Энэ номыг уншиж байхад би бүр ингээд дэлхий дээр амьдрал дээр юм гайхалтай юм бас байж болдгоо гэд бүр ингээд маш их гайхшиг төрсэн зүйл болсон. Тэрний юу вэ гэхлээрээ Henrietta-гийн эсүүд нь ерөөсөө үхэхгүй, лаборатори дотор үхэхгүй харин бүр улам үржээд байсан. Жирийн хүмүүсийнх болохоор ерөөсөө хэд хоноод лаборатори дотор үхчдээ байна л да. Тэгэхээр ерөөхдөө лабораторийн шинжилгээ хийхэд бол маш хүндрэлтэй болж ирдэг байна. Миний хувьд тэр бол бүр үнэхээр ингээд гайхамшиг юм шиг надад санагдсан л да. Жирийн хүмүүсийн эсүүд ингээд бүхэд хахад яагаад Henrietta-гийн эс ингээд амьдрахаас гадна бүр ингээд үржээд саяараа үржээд ингээд лабораторид байгаад исэн бүр маш ачаалттай санагдсан. Тэгэхээр дэлхий дээр бас ингээд тайлбарлагдчихгүй зүйлс айгүйх байд юм байна гэдэг бодол төрсөн надад. Тэгээд нөгөө эрдэмтэд чинь маш олон жил нөгөө хүмүүсийн эсийг лаборатори дээр ингээд үржүүлэх гээд хичээжсэн хүмүүс чинь Henrietta-гийн эс ингээд өвхөн нэвт хийхэл ингээд үржээд ахлаар бүр ингээд шоконд ороод тэрэндээ маш их баярлаад тал тийшээ нөгөө нэг судлаачрууд руу явуулаад ингээд талд ер нь Америкт ингээд үржүүлж эхэлжсэн Henrietta-гийн эсийг. Тэгээ сүүлдээ Henrietta-гийн эсийг бүр брэнд болгоод Hela гэж нэрлэжсэн байгаа. Нөгөө эхнийх нь нэр нь одоо өөрийнх нь нэр нь бол Henrietta, овог нь бол Lacks. Тэнгүүд энэ хоёрын одоо эхний хоёр үсгээр нь Hela гэдэг нэртэй тийм одоо тийм одоо эсийг гаргаж эхэлсэн. Тэгээд Hela-гийн эсийг ашиглаад бүр маш гайхалтай зүйлсийг бүтээсэн байгаа. За тухайлх нь бол саа өвчний эсрэг вакциныг Hela-гийн эсэн дээр туршилт хийж тэр вакциныг бий болгосон. За тэгээд мөн хавдрын эмчилгээг хөгжүүлэхэд Hela-гийн эсүүдийг бас ашигласан байгаа юм. За мөн IVF буюу одоо нөгөө үр шилжүүлэн суулгах нис ажилбарыг бас хийхэд Hela-гийн эсийг ашигласан байна. Одоо хүүхдтэй болж чаддгүй ч юм уу те эсвэл бол өөрийнхөө одоо эсийг хадгалуулад ингээд хүүхдтэй дараа нь болох тийм ажилбар байдаг шүү дээ те IVF гэд тэрийг зохион бүтээхэд одоо тэрнийг бий болгоход нээхэд Hela-гийн эс бол маш том үр гүйцэтгсэн гэж байна. Тооцоолол гаргахад мэдээж хэцүү ч гэсэн одоогийн байдлаар бол дэлхийд даяар Henrietta-гийн эсүүд нь 10-аад сая хүмүүсийн амьдралыг нь аварсан ийм эсүүд юм гэсэн тийм одоо тооцоолол байт юм лээ. Хэдийгээр Henrietta эзэн нь өөрөө эрт нас барсан ч гэсэн түүний эс өдийг хүртэл амьд өдийг хүртэл дэлхийн олон лабораторид өсөж үржээд маш олон одоо шинжлэх ухааны маш олон өвчний шийдлийг олоход ашиглагдаад хүн төрөлхтөнд ингээд өөрийнхөө хувь нэмрийг оруулсаар байгаа нь үнэхээр гайхалтай санагдсан. Нэгэсэндээ бол Henrietta дэлхийг өөрчилсөн хүмүүсийн нэг бол яалтчгүй мөн гэж би бодож байна. За гэхдээ Henrietta-гийн эсүүд ганцхан одоо судалгааны чиглэлээр ашиглагдаагүй ашигын төлөөх байгууллагууд бас Henrietta-гийн эсийг ашиглаж байсныг бол номон дээр оруулсан байдаг. За үүнд бол одоо томоохон вакцин үйлдвэрлэдэг, эм бүтээгдэхүүн гаргадаг, нэмэлт бүтээгдэхүүн гаргадаг тий томоохон компани, корпорациуд гэдэг тий ашигын төлөөх. За тэдгээр байгууллагууд нь Henrietta-гийн эсийг ямар нэгэн үн төлбөргүйгээр аваад тэгээд бүтээгдэхүүн болгож борлуулж одоо нэлээд өндөр хэмжээний одоо ашиг олсон байх магадлалтай гэж номын зохиолч оруулсан байсан. За тэр одоо ашигын хэмжээг бол мэдээж хэрэг тооцоолж гаргах юм уу олж мэдэх бол боломж байхгүй. Гэхдээ бол тийм таамаглал бол байдаг юм байна лээ. За энэ нь бол надад бас нэлээд шударга биш юм шиг санагдсан. Яагаад тэгэхээр Henrietta-гийн гэр бүл Henrietta-гийн 5 хүүхэд за нэг хүүхэд нь харамсалтайгаар нас барсан байсан. За тэгээд 4 хүүхэд нь за мөн түүний нөхөр
Бүгдээрээ нөгөө Америкийнхаа Виржиниа мужид дунджаас доогуур амжиргаатай амьдарч исэн. Бүр эрүүл мэндийн даатгалжгүй амьдарч ирснийг энэ номын зохиолч очиж уулзаж мэдсэн байгаа юм. За тэгээд гэр бүлийнхэнтэй ярилцаж үзэхэд бол Хенритагийн эсийг аваад ингээд ашиглаад дэлхийд даяар тараагаад ингэж байгааг бол огт мэдээгүй байсан байгаа. Тэгээд тэр нь бол гэр бүлийнхэнд маш том шок болсон байсан. Дээрэс нь гэр бүлийнх нь ашигын ямар ч тийм одоо нөхөн олгор ч юм уу нөхөн төлбөр юу ч аваагүй. Тэдөө мөрөөрөө тэгэл амьдарч исэн. Тэгээд энэ номын зохиолч очиж тэр гэр бүлийнхэнтэй уулзаж тэдний түүхийг энэ номоор ингээд дэлхийд таниулах юм үйл ажиллагааг эхлүүлсэн байгаа юм. Тэгэхээр энэ номын зохиолч очиж тэр гэр бүлийг олоод уулзаж ярилцаад энэ түүхийг энэ номонд оруулаагүй байсан бол өнөөдөр дэлхийд даяар Хенрита Лакс гэж юу хэн байсан бэ? Үн цэнийг энэ хүн төрөлхтөнд авчирсныг бол мэдэх боломжгүй байх байсан байгаа юм. Гэхдээ яг хуу мэдээж номын зохиолчоос гадна өөр бас хүмүүс судлаачид бас баярлсан талархснаа илэрхийлж захаа бичдэг ч юм уу те эсвэл үйл ажиллагаанд өртөгл байсан байгаа юм л та. Гэхдээ хамгийн анхудаа ийм ном хэлбэрээр хамгийн анхудаа одоо олон нийтэд хүрэх байдлаар ийм номыг 2010 онд гаргасан байна. Тэгэд энэ номыг уншиж байхад ямар асуулт миний толгойд ирэлцсэн бэ гэхлээр дэлхийг өөрчилсөн Хенрита шиг хүмүүс одоо дэлхий дахинд танигдахгүй байх нь өөрөө шудраг зүйл мөн үү те. За тэр тусмаа дэлхийд даяар олон тэр бумын шинжлэх ухааны салбар тэр олон том корпорацийн ашигт те маш том хувь нэмэр оруулсан энэ хүний гэр бүл өдийг хүртэл эрүүл мэндийн даатгалгүй байх нь өөрөө бас зөв шудрагуу гэдэг ч юм уу те. Ер нь бол нэлийн хэцүү асуултууд гарч ирсэн л те. Надад бол хариулт нь байхгүй. Тэгээд энэ номын дотор бас номын зохиолч нь өөрөө бас хариулт байхгүй гэдгээ бол яг шударгаар хэлсэн байсан. За Хенритагийн түүх ганцхан хүний амиахаас гадна шинжлэх ухаанд бас нэгэн том ойлголтыг авчирсан байна. Энэ бол зөвшөөрөл. Өвчтнөөс зөвшөөрөл авах ёстой. Өвчтөнд тайлбарлах ёстой. Өнөөдөр энэ нь стандарт болсон. Тэгэд энэ стандарт болоход Хенритагийн түүх маш том үргийг гүйцэтгэсэн байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол Хенритагийн шудраг бус түүх бусад хүмүүсийг эрхээ хамгаалах боломжийг олгосон. Та нар энийг сонсож байхад дэлхийг өөрчилсөн хүмүүс заримдаа зүгээр л жирийн хүн байдаг юм байна гэсэн бодол төрж гинөө. Энэ түүх бас нийгмийн асуудлын тухай түүх, ядуурл, арьс өнгөний ялгаралтай байдал, түрүүн хэлжсэн 1950-аад оны үед болсон үйл явдал. Тэр үед арьс өнгөний асуудал бол Америкт маш их байсан. Тухайн үед Хенрита цагаан арьстай эрх мэдэлтэй хүн байсан бол энэ түүх яаж дуусахыг бол хинч мэдэхгүй тийм ээ. Магадгүй эмчнэр нь зөвшөөрлийг авах байсан бах. Магадгүй зөвшөөрлийг авсан бол Хенрита зөвшөөрөх байсан үгүй юу гэх мэтчлээ. Бид нар бол мэдэхгүй. Гэхдээ гол асуулт нь юу вэ гэхлээр шинжлэх ухааны дэвшил ямарваа нэгэн дэвшил тийм ээ. Эрх мэдэлгүй хүмүүсийн зардлаар хөгжиж гин үү аль эсвэл шудраг байдлаар хөгжиж гин үү гэдгийг асуух нь маш чухал юм шиг надад санагдсан. Энэ ном магадгүй надад маш гүнзгий сэтгэл үлдээсэн шалтгаан нь юу вэ гэхлээр миний бичсэн өөрийн ном болвол бас өвчнөд холбоотой шүү дээ тий. Сүрээ гэдэг өвчнийг даван туулсан түүхээрээ би ном бичсэн байгаа. Магадгүй тийм болохоор надад маш ойр туссан баг. За Хенритагийн эс одоо ч гэсэн 2026 онд байсаар байгаа. Тэрээр бол өөрөө 1951 онд нас орсон. Харин эс нь бол өдийг хүртэл 2026 онд амьд лабораториудад бусдад туслаад гайхалтай шинжлэх ухааны дэвшлийг авчрахын төлөө тэр эсүүд нь ажилласаар байгаа юм байна. Энэ түүх маш гайхалтай. Гэхдээ цаанаа бас нэг юм гуниг төрүүлэхээр түүх шиг надад санагдсан. За энэ ном надад 3 том одоо мэдрэмжийг гэх юм уу 3 том одоо сургамжийг үлдээлээ. Эхнийх нь бол жирийн хүмүүс ч гэсэн дэлхийг өөрчлөх энэ гайхалтай түүхийн эзэд байдаг юм байна гэдэг санааг бол яалтчгүй оруулж ирж байна. Хоёрдугаарт гэх юм бол бидний өнөөдөр хардаг те энэ гайхалтай дэвшил, энэ гайхалтай хөгжлүүдийн цаана хүний түүх байд юм байна. Тэр хүнийг мартаж болохгүй байна гэдэг бас нэгэн том сургамжийг үлдээлээ. За гурав дахь нь болохоор яг нийгмийн асуудлуудтай уялдаад бидний өнөөдрийн харж байгаа энэ гайхалтай дэвшил хөгжил бас шудраг одоо яаж эхэлсэн түүх нь бол шудраг бас биш байх тохиолдол их байд юм байна гэдгийг хэдүүлээ олж мэдлээ. Тэгээ мэдээж хэрэг маш өндөр хөгжилтэй орнуудын одоо өндөр хөгжилтэй болсон шалтгааныг бас ухаад харах юм бол маш их золиос, маш их шудраг бас зүйлс одоо колоничлоос ахуулаад байгаа тийм ээ. Тэгэхээр ийм 3 одоо маш том нийгмийн одоо асуудлыг надад бодуулсан. Үнэхээр таалагдсан надад энэ ном. Тэгэхээр би та бүхнийг англи хэлтэй хүмүүс нь авч уншаад хэрвээ ямар ном орчуулах уу гэж бодож байгаа, монгол хэл рүү орчуулах уу гэж бодож байгаа ном гаргадаг хүмүүс байвал энийг сонирхоосай, олон хүмүүс уншаасай гэж би бодож байна. Миний зүрх сэтгэлд бол маш хүрсэн тийм гайхалтай ном байлаа.
За ном нь гарснаас жилийн дараагаар 2017 онд бидний сайн мэддэг ТV продюсер хөтлөгч Oprah Winfrey-гийн бүтээсэн за мөн өөрөө гол дүртэнд тоглосон Henrietta Lacks-ийн амьдралаар HBO дээр нэгэн кино гарсан юм бэлээ. Тэрийг бас удахгүй үзнэ гэж бодож байгаа. Тэгээд Henrietta Lacks-ийн хүн төрөлхтөнд үлдээсэн гайхалтай хувь нэмрийг бас дэлхийд даяар мэдэж эхэлж байгаад бол маш их баяртай байгаа. Тэгээд дараагийнхаа номын томоор уулзъя. Яг иймэрхүү төрлийн ерөнхийдөө нийгмийн асуудлуудыг хөндсөн, бусдын эгэл жирийн амьдралын түүхийг ярьсан ийм гайхалтай номуудыг тоомлож хүргэж явах болно.